За сайн байцгаана уу? Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар Observe Consulting зөвлөгөөлөгчний байгууллагатай хамтарч хийж байгаа 10 цуврал сургалт явж байгаа. За 10 дахь цуврал дугаараа би тэгэхэд подкаст хэлбэрээр та бүхэнд одоо бэлтгэхэд хүргэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн подкастаар би тэгэхэд монголчуудын хоолд шим тэжээлийн талаарх үндэсний судалгаа болоод за монголчуудад зохиолон тохиолдож байгаа өвчний талаар ярилцахаар бэлдсэн байна. За ингээд өнөөдрийн подкастаар хөтлөгч миний би Эрдэнэ Чимэг. За манай эмнэлзэн хоол зүйч Санчир. За мөн эмнэлзэн хоол зүйч Марлохоо нар оролцож байна. За ингээд хэдүүлээ өнөөдрийнхээ сэдвээр үндэсний 6 дугаар судалгаанаас эхлээд яриад явъя гэж бодож байна. За Хөнхөн амын хоол тэжээлийн үндэсний 6 дугаар судалгаа маань 23-аас 24 онд хийгдээд энэ онд үр дүнгээ танилцуулсан байгаа. За өмнө нь болохоор 1992 оноос анх эхэлж хийгдсэн. Одоо энэ удаагийнх нь болохоор 6 дахь удаагийн судалгаагаа. За 5 дахь удаагийн судалгаа нь болохоор 2017 онд хийгдсэн байдаг. За энэ судалгааны яг үр дүнд үндэслээд бид нэр засгийн газраас яг хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох, за мөн хүн амын хоол тэжээлийн байдлыг сайжруулах төсөөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үндэслэл болдог. За тэгээд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор бас энэ судалгааны үр дүнд үндэслээд олон хууль дүрм, заавар, журам, тушаалууд батлагдсан гардаг. За жишээлбэл бас 2017 онд бидний мэдгээр нөгөө А74 байдаг шүү. Хоногт шаарддаг хүнсний илчлэгийн зөвлөмж хэмжээ. Тийм. Тэгэхээр дараа нь болохоор 2018 онд нялх балчир хүүхдийн хооллолтын заавар гарсан байдаг. 19 онд болохоор нөгөө ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль гарсан байдаг. 20 онд болохоор гэр зөвлөмж хүн амын эрүүл хоолтын гэр зөвлөмж гарсан байдаг. За 21 онд болохоор нөгөө сургуулийн орчинд худалдаалахыг хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гарсан гэх мэт. Сүүлд 23 онд бидний эмчилгээний хоол зүйчнэрийн баримталдаг А440 буюу эмчилгээний хоолны удирдамж маань гарсан байгааддаг. Тэгэхээр одоо яг саяны энэ үндэсний судалгаан дээр үндэслээд одоо энэ бүгд одоо гардаг гэж ойлгож болох юм. Тийм. Яг энэ сүүлийн 5 дахь судалгаа маань 17 онд хийгдсэн. Тэрэн дээрээсээ үр дүндээ үндэслээд олон тушаал, заавар, дүрм хуулиуд гардаг. Ер нь бол нэг улс орон болгон 5 жил тутамдаа STEP судалгаа хийж байна. STEP судалгаа нь хоол шимтгийллийн байдлыг үнэлээд тухайн үнэлээд гарсан одоо юу гэх юм дүгнэлтэн дээр л туулаад ямар нэгэн хоолтын зөвлөмж байдаг юм уу энэ зүйлүүдийг хөтөлбөр арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй. За тэрнийхээ хүрээнд л нэг одоо энэ судалгаа хийгээд араас нь хөтөлбөр гаргах гэдэг гэсэн. Тэгэхээр хамгийн сүүлд нь одоо 24 онд хийгдээд 25 онд танилцуулагдсан саяны 6 дугаар судалгаа байгаа гэсэн. Тэгэхээр энэ 6 дугаар судалгаан дээр гарсан нэг хэдэн одоо юу гэх юм сонирхолтой үр дүнгууд байгаа За манай Марлаа илүүтэй тэр үр дүнгуудээс танилцуулах байх. Яг илүү тоон утгууд энэ юм уу За тэгэхээр яг энэ судалгааны зорилго маань одоо 27 оноос хойш нөгөө хэрэгжүүлсэн бодлого тэр хууль, дүрм, журам, төсөөл хөтөлбөрүүдийнхаа яг үр дүнг нь үнэлэх тэр тэндээс хойш хэрэгжүүлж гарч байгаа хөтөлбөрүүдийн үр дүнг үнэлэх зорилготой. За мөн яг цаашид хэрэгжүүлэх одоо тулгамдаад байгаа асуудал дээр нь хэрэгжүүлэх тийм зөвлөмж, арга зааврыг нь боловсруулах зорилготой. За мөн сүүлд нь болохоор нөгөө юу байдгийг энэ маань нөгөө одоо өнөөгийн байдлыг илтгэж байгаа судалгаа яг одоо хүн амын хоол тэжээлийн өнөөгийн байдалд ямар асуудлууд байгаа гэдэг. Тэгэхээр энэ маань яг шинжлэх ухааны үндэслэлтэй тоо баримт нотлогоон дээр суурилсан тийм юу илтгэх тийм судалгаа болдог. Өнөөгийн байдлыг илтгэхэд энийг бас одоо судлаач нар эрдэм шинжилгээний ажил бүтээл хийдэг хүмүүс маань эндээс тоо баримтыг авч ашиглаад тэгээд бас нөгөө хэрэглэгчийн зүгээс би бас боддсон л та. Уг нэг одоо Монголд чинь нөгөө байжуулсан хүнсний тухай хуулиар заавал одоо албан журмаар байжуулах давсны асуудал байж шүү дээ. Йодоор одоо йоджуулсан давсны асуудал. Тэгээ зөвөр миний анзаарснаар сүүлийн үед хүмүүс йоджуулсан давсны хэрэглээ ингээд юу гэдэг юм магадгүй нэг 10 хэдэн жилийн өмнөөс ч юм уу багассан санагдаад байгаа байхгүй надаа. Тэгэхээр энэ судалгаан дээр ер нь тэртэл дээр ер нь ямар дүгнэлт гарсан юм бол ер нь одоо та хоёр манад эмнэлзэн хоол зүйчийн хувьд тэр өөрөө яажуулсан давс гэдэг чинь өөрөө ямар ач холбогдолтой юм. Магадгүй одоо
Монголын нөгөө одоо бид нарыг баг байхад бол зөнгөтөн тохиолддог тий одоо бамбаан одоо тий яа дутагдлын асуудлууд байдаг байсан. Бид нарыг баг байхад одоо тэгэл ингээл нөгөө энэ нөгөө бамбаатай гэсэн ингээл юм тий одоо ингээд явдаг байсан. Одоо бол тэр багасчаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ магадгүй энэ хөтөлбөртөө энэтэй холбоотой бас юм судалгаа юм хүн байд юм болов уу? За энэ судалгаанд болохоор нийт одоо 2800 гаруй өрхийг хамруулсан байна. Тэгэхээр бараг нийт хүн ам бол 14800-аад хүн дээр энэ судалгаа явсан. Тэгэхээр нийт одоо тэр хамрагдсан 2800 өрхийн маань гэвэл яг тоогоо баримтаар хариул давсыг яаджуулсан зохистой түвшинд нь яаджуулсан давс хэрглэж байгаа өрх гэвэл 47.1% нь байна. За хангалтгүй түвшинд яаджуулсан давс хэрглэж ийн гэвэл 10.5% нь. Огт яаджуулаагүй давс хэрглэж байгаа гэхээр 42.4% нь яаджуулаагүй давс хэрглэж ийн. Тэгэхээр бас өндөр дүн байгаад байгаа. Тэгэхээр энэ дээр бас цаашаа бас зөвлөмжүүд дээр нь энэ давсыг яаджуулах, за бусад бүтээгдэхүүнийг баяжуулах зэрэг зөвлөмжүүдс орсон байсан. Энэ нэг яаджуулсан давс дээр одоо явагдсан хөтөлбөр бид нар бүгдээр мэдж байгаа. Бид нарыг нэг баг байхад давсыг яаджуулаад тэгээ биднэрт таниулах юм хөтөлбөрүүд их явагддаг байсан. За тэрний төвшөнд яасан гэсэн чинь миний одоо санаж байгаагаар үр дүн юу байсан бэ гэхээр яаджуулсан давс хэрглэж байгаа өрхийн хэрэглээ 95% зорж исэн бол 93.1% төрсэн байдаг гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бараг айл болгон яаджуулсан давс хэргэлдэг болсон. За тэгээд нэг яад дутагдлаас шалтгаалаад үүсэж байгаа нэг өвчнүүдийг аваад үзсэн. Тэрэн дээр чинь нэг бамбаа өвчлөлтөөр бахлуурыг хамгийн түрүүлээд аваад үзсэн. Ягаад гэвэл яад дутагдаад байгаа бол бамбаа ийм өвчл үүсэх эрсдэлтэй байдаг. Тэр өвчний эрсдэл яасан гэхээр энэхүү хөтөлбөрийн хугацаанд нийт 10 гаруй жил үргэлжилсэн байдаг юм. Энэ хөтөлбөрийн хугацаанд нийт 20 санаж байгаагаар 19%-тай байсан бол энэ 8% хүртэл буурсан судалгааны үр дүн байдаг байхгүй. Тэгэхээр юу гэхээр яаджуулсан давс тухайн айл өрх хэрэглээд нийт бараг бүх айл өрхүүд хэрэгэлдэг болсны дараа энэ өвчлөл бараг 2-3 дахин буурсан байгаа байхгүй. Тэгэхээр нэг эн чинь яагаад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд үр дүнг нь үзээд байна гэдэг чинь өөрөө нэрүүл мэдтэй шууд холбоотой асуудал. Цаашлаад нэг өөр ингээд зүйлүүдийг аваад үзэх юм бол яа гэхээр яад ч өөрөө нэг оюун ухааны хөгжил аюул гол оролцдог. Оюун ухааны хөгжил гэхээр яах вэ гэхээр тухайн хүүхдүүд яад хангалттай хэрэгжилж чадчихвэл ухаантай өснө гэсэн үг. Энгийнээр ярил тэ. За тэгээд яасан гэхээр бидний яад хэрэгжилж байгаа хэмжээгээр оюун ухааны түвшин ингээд дээшлсэн судалгааны үр дүн байдаг. Тэгээд олон улс хийгдсэн судалгаанууд ч үүн дээр байгаа нь яад дутагдaltaй байгаа дутагдaltaй байгаа хоёр хүүхдүүдийг харьцуулахад оюун ухааны чадамж 20-30% ялгаатай байдаг. Тэгэхээр энэ нэг энгийнээр ярил би нэг эцэг эхчүүд заримдаа хэлдэг баг. Та хүүхдээ нэг сургалтанд явуулсанд орвол яаджуулсан давс өгөх хэрэгтэй. Яаджуулсан өндөг өгсөн бараг илүү үр дүнтэй гэж хэлдэг баг. Тэгэхээр нэг ийм сайн нэг үр дүнгууд гарсан. За тэгээд 6 дугаар судалгааны маань үр дүнд ямар одоо зүйл яригдсан бэ гэхээр 2010 онд одоо энэ яаджуулсан давс хөтөлбөр дууссан. Энэ хөтөлбөрийнхаа үр дүнгээс ухарсан нэг алхам болсон гэдгийг тодорхойлсон байна. Нийт төрхийн 89% нь яаджуулсан давс хэрэгжилжсэн бол 17 хоног тэр 81% болж буурсан байна. Тэгсэн чинь саяны сүүлийн судалгаагаар бүр 57.6 болоод нөгөө хэрэглээ минь бүр багасаад бурууд байгаа. Тэгэхээр нөгөө хөтөлбөр зогссонтой энэ бол шууд үр дүн хамааралтай байна. Дээрээс нь бас боловсрал байгаа тийм нэг ингээд сошиал дээр маш олон төрлийн мэдээллүүд одоо явж байна тийм. Тэгэхээр нэг яаджуулсан давс хортой шүү гэх юм уу тийм ингээд буруучшаа мэдээлэл өгч гэдэг юм уу. Зарим тохиол зүгээр нэг хаанаас тэр давс орж иж гэнэ гэдгээс шалтгаалаад хүртэл бид нар ялгаж байна. Яг хятад давс хортой бус орны давс зүгээр ч гэдэг юм уу тийм. Иймэрхүү байдлаас шалтгаалаад бид нар тухайн хүнсэнд нэг үл итгэх байдал үүсэж байгаа. Үл итгэх байдал үүсэж байгаа гэхээр нөгөө тэр хүнснээс айдастай тэгээд хэрэглэхгүй байна гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар тухайн хүнснээс юу авч байгаагаараас ойлгохгүй байгаа асуудал. Тэгээд бидний ер нь хамгийн гол нөгөө яод хэрэглэх гол одоо шаардлага маань юу болчиход байна вэ гэхээр бидний хэрэглэж байгаа бүх хүнсэнд яодын агуулмж маш багатай байдаг. Яагаад гэвэл Монгол улс өөрөө нэг газар зүүн бүс нутгаараа ч авсан одоо юу гэдгийг хөрсөнд нь яодын агуулмж багатай байдаг улсдаа ордог. Тэгэхээр нэг хөрснөөс ургаж байгаа жимснүүд, хүнсний ногоонууд, хөрсөнд нь ургасан ногоо гэдсэн малын махан хүртэл яод багатай гарч байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг аль нутгийнх вэ гэдэг аюул чухал. Ялангуяа Баруун аймгийн хувьд тэр чигээр яодын агуулмж маш багатай. Зүүн аймгийн цөөн нутгууд арай илүү яодын агуулмжтай байдаг ч юм уу. Тэгэхээр ингээд бид нар ч өөрөө бүс нутгаас шалтгаалсан
одоо юу гэдгийг тийм шимтгийлэн юм асуудал үүсээд байгаагийн гол нэг нь одоо яод болж байгаа гэсэн. Тэгэхээр бид нэр энийг яожулсан давсаар шийдэж байгаа. Дараагийн шийдлүүд нь нөгөө нэг яожулсан өндөг байна тий. Жишээлбэл ярих юм бол тэгээд нөгөө яагаад яожулсан өндөг хэрэгэл гэдэг байгаа шалтгаан чинь тухайн өндгөнд байгаа яод айгүй тогтвортой байдаг. Онцлог нь гэх юм бол давсанд байдаг яод нөгөө нэг ингээд ууршдаг. Одоо жишээ нь буслах юм те 100 градус ерөнхийдөө нэг 5 минут буслахад 95% ингээд ерөнхийдөө дэгтчихдэг учраас харьцангуй тогтворгүй гэж үздэг. Гэхдээ бид нэр авч л авах нь чухал те. Өндөгнийх бол харин эсрэгээр нэг уурагтай холбогдсон хэлбэртэй байдаг учраас өндөг уургаар баялагдаг бүгдээрээ мэдж байгаа. Тэр уураг нь байгаа учраас яод нь байж л байдаг. Миний уншсан судалгаанаас 350 эмд ер нь 30 минут буслахад 95% тогтвортой байж байгаа. Тэгэхээр ер нь бол барагтай ууршдгүй алга болтгүй амар сайн хэлбэрээр яоджуулсан өндөг байдаг ч гэдэг юм. Тэгэхээр бид нэр яодоор баяжуулсан хүнсийг заавалчгүй хоол хүнсэндээ хэрэглэх ёстой нэг шалтгаан байгаа. Тэгэл дэлхийн нийтээрээ энэ одоо юу гэдгийг те энэ улс орнд байгаа шимтгийллийн асуудлыг одоо үнэхээр хоол хүнсээс авч чадахгүй байгаа шимтгийллийн асуудлыг баяжуулсан хүнсээр л нөх зорилготой. За тийм ч учраас энэ талаар хууль дүрм журам те стандарт юмнууд гардаг. Тэгээ бид нэр магадгүй тэднийг тэр зүйлүүдийг таниулах иргэднээ өөрсдөө авч хэрэглэх асуудлаа мэдж байгаа л авч хэрэглэх дээр л анхаарах зөв. Тэгэхээр яг сая бидэхэд нөгөө яод дээр төвлөрөөд ярьчлаа тий. Тэгэхээр одоо яод гэдэг маань өөрөө үндсэндээ бол эрдэс байдас шүү дээ тий. Тэгэхээр одоо нөгөө бидэхэд нөгөө өмнөх сургалтуудаараа өгсөн байгаа нөгөө шимтгийллийн үндсэн бодисууд байгаа. Тэрний чи одоо нэг нь гэлтгүү тийм ээ одоо нөгөө эрдэс байдас амин дэм гэдэг нөгөө бичил тижээлийн бодис гэдэг лөө тий. Тэгэхээр бичил тижээлийн бодис ер нь хүний биед одоо яг хэрхэн яаж нөлөөлж байгаа талаар манай монголчууд тэр нь юу дутагдж байна тэр талаар бас судалгаан дээр бас ямар мэдээлэлүүд байсан байгаа бол одоо энэ судалгаагаар судалгаанд хамрагдсан үсийн 3 хүн тутмын 2 нь энд яод тутлаас шалтгаалсан бамбай өвчлөлттэй байгаа даа. За тэгээд тэр дундаа нөгөө 40-оос 49 насны хүмүүс маань илүү их өртөөд байна гэсэн байсан. Тэгэхээр яод маань өөрөө нөгөө бидний биеийн дулааныг зохицуулах, энергийн солилцоонд оролцох, за өсвөл төвчлөлтийг дэмжих, за бамбай булчирхайн үйл ажиллагаанд оролцох гэдэг олон нөгөө үүргүүдтэй байгаа даа. Тэгэхээр ганцхан нөгөө бид нар бамбай булчирхай гэхээс илүү бас өөр олон үүргүүдтэй дутлаар нь харин бас жишээлбэл за санжир дээр асууя л да. Яод дутлаар ямар юунууд илэрхдэг блэ? Яг нэг яод дутагдлаа гэд шууд тэгж нөгөө нэг илэрхий шинж тэмдэг бол илэрхгүй л да. Одоо юу гэх юм те цэм нэмдэг бол ингээл булаас гараад гэдэг шиг тийм байхгүй. Одоо урт хугацааны асуудал айгүй ихтэй гэж хэлж болно. Тэгэхээр нэг урт хугацаанд яах вэ гэхээр тухайн яг л түрүүний хэлсэн шиг оюуны чадамж буурна, анхаарал төвлөрөх чадамж буурна. За тэгээд бамбайн дутагдaltaч гэдэг юм уу яг тэр яод байгаа учраас тухайн бие махбодын тухайн үйл ажиллагаа яваад байгаа гэсэн үг. Бамбайн тэр даавар айлгаруулах үйл ажиллагаа нь яваад байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр төлөлийн үйл ажиллагаа энэ чинь ерөөсөө 1 сар хэрэглэхгүй байгаа, 1 жил хэрэглэхгүй байгаа асуудал биш. Маш урт хугацаанд хэрэглээл та багаасаа 10 20 жил хэрэглэхгүй 30 жилийн дараа тэрхүү асуудлууд үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр нэг богино хугацааны тийм шинж тэмдэг илэрх нь харьцангуй багтай гэж ойлгож байна. Тэгэхээр бид нэр өдөр тутамдаа хэрэглэх шаардлагатай болчиход байна. За яодор баялаг хүнсэнд бид нэр өндгийг яриад байна тийм. Мөн бас нөгөө далайн байцаа, далайн гаралтай хүнснүүд, загас, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд их агуулдаг. За мөн сүүн бүтээгдэхүүн тийм. Сүү, тараг, бяцлаг гэх мэт сүүн бүтээгдэхүүнээс их агуулдаг. Тэгэхээр эдгээр хүнсийг бас төлхөө хэрэгэл өндөг сонголоо гэхэд яодор баяжуулсны сонгуульс бидэнд хэрэгтэй байх нэ. Яг үнэн тийм нэг далайн гаралтай хүнс бол угаасаа яодын аюулсаа их усүр. Гэхдээ бид нарт нэг далаа байхгүй тий. Далаа гаралтай орон биш учраас бид нарт нэг асуудал байгаа учраас тэгэхээр аль болох бид нар магадгүй хэрэглэхийг зорих нь зөв байгаа тий. За тэгээд нэг дараагийн бидний чинь хамгийн том асуудал нь Д амин дэмийн асуудал байгаа. Тэгээд А амин дэмийн дутагдал, төмрийн дутагдал гэсэн энэ хэдэн дутагдлууд байгаа. За тэгээд одоо энэ таад магадгүй энэ нэг судалгаан дээр энэ үзэгчд маань ч гэсэн энэ нэг судалгааг унших юм бол ялангуяа жирэмсэн эхчүүд хүүхдүүд дээр дандаа үнэлгээ хийж байгаа. За яагаад энэ жирэмсэн эхчүүд хүүхдүүд дээр энэ А, Д гэдэг ч юм уу те төмөрч гэдэг юм уу энэ зүйлүүдийг яад гэдэг зүйлүүдийг үнэлээд байна. Тэгэхээр одоо тухайн бүлэг хүмүүс дээр судалж ийж одоо юу гэх юм те нийгэм дээр байгаа те энэ хүн амын хоолт шимтгийллийн байдлыг илэрхийлнэ гэж үздэг. За хүүхэд
жирэмсэн эхчүүд бол хамгийн эмзэг бүлгийн хүмүүс гэж үздэг. За тэгэхээр нэг тэр бүлгийн хүмүүс дуталтай байна гэх юм бол цаашаа бус бүлгийн хүмүүс илүү их асуудалтай тий. За тэгээд жирэмсэн эхчүүд хүүхдэд чи яадаг вүлээ тий. Хүүхэд төрүүлж байгаа, хүүхднээс бодж байгаа тэр чин өөрөө ирээдүйн бидний одоо тий улс орны байдал ч гэдэг юм уу тий маш олон зүйлийг илэрхийлэх зүйл учраас тухайн бүлэг хүмүүсийг заавалж судалдаг. Тэгээд тэрэн дээрс нь Д амин дэмэд дутагдлын юунууд аяг өндөр байхад байгаа. За тэгэхээр Д амин дэмжсэн юм бол нэг яаж одоо нэг их усрын авдаг вөхөр дийлэнх нь нэг нарнаас авах жишээтэй байдаг тий. Тэгэхээр одоо сая нөгөө монголчуудад Д амин дэм, төмрийн дутагдал, А амин дэм гэдээ ярьж байна тийм ээ. Тэгэхээр одоо энийг хэдүүлээ хоол хүнстэйгээ одоо хэрхэн яаж холбож тий одоо яаж бид нар одоо энийг мэдээж зэрэг дээг бол бид нар одоо нарнаас аавн за түүнээс гадна одоо хүнсээр авч байгаа тохиолдолд магадгүй одоо юу гэдгийг ямар нэгэн эрдэс бодис хамт байж шимэгддэг ч гэдэг юм уу тийм асуудлууд байгаа тий. Тэгэхээр тэрийг одоо бидгээд хоол хүнсээрээ дамжуулаад яаж зохистой байдлаар авах талаар бас мэдээлэл өгөх үү. За яг нэг түрүүний хэлсэн шиг Д амин дэм дутагдaltaй байна гэдэг чи одоо юу гэдэг Д амин дэмийг авдаг их усрүүч чи биднэрт айгүй цөөхөн байхгүй. Одоо жишээлбэл хоол хүнсээр авна нарны туяагаар авна тий хамгийн гол 2 их усүр маань. За зарим тохиолдолд одоо нэмэлт байдлаар авч байгаа тий ийм 3 их усүртэй. Тэгэхээр нэг нарчин тухайн бүс нутагт яаж тусч байгаагаас шалтгаалаад Д амин дэм хэр авах нь одоо тодорхойлогддог боловч Монгол улс чинь нэг экваторын бүсээс нэлээд хоолоор ирдэг учраас нар яг одоо их сустгүй түүнээс шалтгаалаад нэг дутагдал үүсэх хэрэгсэл өндөр болчиход байна. Тэгэхээр бид нар хоол хүнснээс аавна гэхээр хамгийн том их үүсвэр маань бол мэдээж бидний хэлдгээр нэг загасны төлөө тий далайн гаралтай үнснүүд ялангуяа далайн загаснууд энэ зүйлүүд байна. Зарим тохиолдолд гэх юм бол өндөгнүүд арай илүү одоо өндөгний шар илүү Д амин дэмийн агуулмж өндөртэй. За эсвэл одоо мал амтны илгүүд байна бүхрийн илэгч гэдэг юм уу тий энэ өөрөө Д амин дэмийн одоо агуулмж арай илүү өндөртэй. Дээрээс нь арай илүү нэг идэвхтэй хэлбэрээс агуулдаг олцогтой байх жишээний. За тэгээд бусдын хүүсрүүд нь гэх юм бол бид нэг ийм дутагдaltaй үнснүүдийг баяжуулсан үнснүүдээр нөхөх арга байгаа. Тэр нь маань сүг дэгээр баяжуулах, таргийг дэгээр баяжуулах тий. Тэгээд тэр баяжуулсан сүг хэрэглэх гэдэг асуудал. Тэгэхээр манайд бол одоо харьцангуй Д амин дээр баяжуулсан сүг дарга бас байдаг болсон. Тэгэхээр бид нэр тэр зүйлийг хоол хүнсний хэрэглээнд зайлшгүй оруулах бас нэг шаардлагатай гэж хараад байгаа. За энэ дээр судалгаан дээр болохоор яг төрөх насны эмэгтэйчүүд ерөнхий боловсролын сургууль судалгаа минь өөрөө 0-5 нас хүртэлх насны хүүхэд за тэгээд төрөх насны эмэгтэйчүүд жирэмсэн эмэгтэй дахиад 15-аас 49 настай эрэгтэйчүүд за мөн нөгөө ерөнхий боловсролын сургуулийн 1-ээс 12 дахь анги хүүхдүүд гэдээ орсон байгаа. За тэгсэн Д амийн дутал маань аль бүлэг дээр нь өндөр гарсан. За 55-аас 77 орчим хувь гарсан байна. Тэгэхээр бусад нөгөө төмөр амин дэм эднээс илүү их дутагдaltaй гарсан байгаа. Тэгэхээр энэ дээр бас бид нэр цаашдаа ямархуу арга хэмжээ авбал дээрвэ. Тэгэхээр нөгөө саяны санчрын маань хэлснээр нөгөө хоол хүнсэл мэдээж зэрэг нэмэлтээр бол авах нэмэлтээр авахдаа эмчийн заавар байх бах тий дээрээс нэмээд саяны нөгөө амин дэмээр баялаг хүнсүүдээ бол тодорхой хэмжээгээр хийх. Энд бас нөгөө шинжилгээгээ заавал өгч явах хэрэгтэй. Тэгээд тэн дээр нөгөө үзүүлэлтүүд байгаа. 70-аас 100-ийн хооронд байвал хэвээ. За 70-аас багасаад за 30-аас 70-ийн хооронд байвал дон зэрэг 30-аас бага байвал гэдэг. Ингээд тэгэхээр тэр шинжилгээнд дээр үндэслээд бид нэр яг өөр тохирсон тунгаа авч байгаа нь хамгийн зөв юм болов уу гэж бодсон. Хүмүүс нэг яадаг штэ одоо чинь нийгэмдэр харах юм бол ямар асуудлууд байна вэхээр бүгдээр нь бол Д витамин бас харьцангуй аягүй их ингээ уудаг болсон. Тэгэхээр нэг тун хэмжээ гэдэг зүйлийг юусаа анхаардаггүй. За тэгээд тун хэмжээний хувьд ярих юм бол ер нь одоо жишээ нь хүүхдүүдийн хувьд гэж ярих юм бол дунджаар нэг 400-аас 800 олон улсын нэг жил байдаг. Ер нь бол дийлэх тунгууд гэх юм уу те хүүхдийн тунгууд. За насан турш үннийх нэг 800-аас за 8200 ч байдаг юм уу те олон улсын нэгжээр ийм их тунгууд байдаг. Гэтэл нэг зарим хүүхд ингээд буруу тушаа мэдээлэлэрч байдаг юм уу өдөрт 10,000-ыг 20,000-ыг дуудаг хүмүүс аягүй их байдаг хөөх. Тэгээд Д амин дэм чи өөрөө хүний бид нөөцлөгддөг амин дэм. Нөөцлөгддөг гэхээр энгийнээр бол одоо ингээл нэг 100 литр сав байлаа гэхээр тэр 100 литр савлууд та 100 литрээр нэг хийцэн ч болдог 10 литрээр 10 хийцэн ч болдог ийм сав гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр маань дүүрдэг.
Гэтэл одоо бид нар магадгүй 10,000-аар, 20,000-аар өдөр болгон 50,000-аар хэрэглэдэг хүмүүс зарим тохиолдолд байдаг. За тэр маань өөрөө өдрийн том маань 1000 гэж бодохоор хэд өдрийн том гэдгийг аягүй сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд энэ маань өөрөө удаан хугацаанд хэрэглүүл илүү л үүсэх асуудал илүү өндөр байна. Ялангуяа хүүхдүүддээ бид нар бас өндөр тунгаар авах гээд байгаа нэг асуудал байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн тун бол насан турш үүнийхээс магадгүй 2-3 дахин бага гэдгийг аягүй сайн анхаарах хэрэгтэй. Тэгээд яг түрүүний марлаг хэлдэг чиг шинжилгээ өгөх хэрэгтэй. Д витаминыг мэдээж өссөнд үзчихэж байгаа. Тэгээд зарим тохиолдолд зарим хүмүүс бол одоо Google дээр л ингээд нөө D-витамины том үг тодорхойлчихдаг. D-витаминыг ингээд боддог аппликейшнүүд жишээ нь байдаг. Миний D-витамин 20-тай гарлаа гэх юм бол энийг магадгүй 50 хүргэе. Хэдийн тунгаар хэдийн хугацаанд уух вэ гэдэг ингээд одоо калькуляторуд байдаг. Тэгэхээр нөр ийм калькуляторыг магадгүй ашиглаж болно те. Эмч маань зөвлөж өгөөгүй тийм байвал иймэрхүүг ашиглаж болох боломжтой. Тэгээд тун хэмжээнүүдээ яг түн дээр тулгуурлаад сонгох нь зөв. За тэгээд мэдээж хоол үнсэх юм бол түрүүний хэлдэг яг 70 гаралтай үнсүүд өндөг байна, баяжуулсан сүү байна гэх юм уу те. Иймэрхүү сүрүүд биднэрт байх боломжтой байна. За энэ дээр судалгаан дээр би бас үр дүнг танилцуулбал яг 0-5 хүртэлх наснд D-витамины түвшин хангалттай байгаа болохоор 20.5% гарсан юм. За дутлаа дотор нь хүнд, хүндөвтөр, хөнгөн гэж ангилаад 18.9 нь хүнд дуталтай. За 29.6 нь хүндөвтөр дуталтай. 31% нь хөнгөн дуталтай гэж гарсан байна. Тэгэхээр бол хүнд болон хүндөвтөр нь энэ маань бараг 40-оос илүү давсан хувь болоод явчихж байна л та. Харин юг төрөх насны эмэгтэйчүүд дээр бас энд харуулсан байна. Тэгэхээр D-витамины бага түвшин 90% нь нийт одоо төрөх насны эмэгтэйч энэ судалгаанд орсон эхчүүдийн маань 90% нь D-витамины бага түвшин дутагдах гэдэг нь гэсэн үг үү? Бага түвшин гэхээр бага түвшин энэ дотроо нөгөө бага хүндөвтөр дутал хүнд дутал гэд ангилж байгаа. Тэгэнгүүт 90% нь бол бага түвшин байна. Дотроо дахиад нөгөө дутлаа ангилах юм бол 19% нь хөнгөн дутал 35% нь хүнд дутал дахиад 35% нь хүндөвтөр дутал гэдэг чинь. Тэгэхээр бол нэг 70% нь бол хүндөвтөр дутал болоод шүү дээ. Ер нь нийтээрээ л бага түвшин байгаад байна гэсэн үг. тэгэхээр одоо бага түвшнээ одоо бид дутагдал гэж үздэг юм гэсэн үг. Тийм, ер нь бол дутагдал гэж үздэг байгаа. Ер нь 70% нь бол хүндөвтөр харин хөнгөн дутал нь бол 10 хэдэн хувь байгаа. Тэгэхээр нийтдээ л ер нь дутал тал руугаа л байна гэсэн. Дотор нь дутлаа хүндөвтөр гэж ангилж байгаа. Нийт бүгдээрээ л дутал гэсэн. Бага түвшин гэсэн үг. Тэгэхээр сая хэдүүлээ нөгөө судалгааны үндсэн дээр нэг эрдэсийн жишээ болгоод яодыг ярьлаа тийм ээ. Амин дэмийн жишээ болоод D-амин дэмийг ярьлаа. Тэгэхээр одоо бусад одоо ямар нэгэн байдлаар нөгөө макро шинжлэлийн бодисууд тагч манай нөгөө уураг нөхс ус өөх тос тий. Одоо тиймэрхүү дутлал ч юм уу, тиймэрхүү эмгэгүүдийн талаар мэдээлэл юу байгаа юм болов судалгаан дээр? Энэ судалгаан дээр байгаа. Хоол тэжээлийн эмгэгт байдлыг судалж байгаа гэдэг чинь. Тэн дотроо эмгэгт байдал гэдэгт нь юу вэ гэхээр уураг илчлэгийн дутагдал юм уу, илүүдэл. За тэрэн дундаа нөгөө жингийн илүүдэл байна уу, эсвэл тураал байгаад байна уу? За өсөлт тоцрогдол байгаад байна уу? Эдгээрийг бас судалсан байгаа юм. Тэгэхээр энийг нийтэд нь нөгөө хоол тэжээлийн эмгэгт байдлыг судалсан гэж үзээд дотор нь нөгөө жингийн илүүдэлтэй. Энэ донд болохоор өсөлт тоцрогдол, тураал нь гайгүй нэ. Монголчуудын ихэнх нь бас нөгөө жингийн илүүдэлтэй болсон байгаа даа. Энд дээр жингийн илүүдэл маань юунаас шалтгаалгыг санчир маань ярьж байгаа. Тийм. Тэгэхээр одоо үндсэндээ одоо хэдүүлээ чи нөгөө нэг монголчууд тохиолдолдоо зоглон тохиолдох хүчний тухай яриад байгаа шүү дээ тий. Зөвхөн миний анзаарснаар сүүлийн жилүүдэд одоо энэ зоглон тохиолдох хүчин гэдэг дотор ер нь энэ одоо нөгөө жингийн илүүдэл тархалт би орцсон болов уу гэж бодож байна. Тий. За яг нэг халдварт бус өвчин гээл те халдвартай өвчин гээл ингээл маш олон судалгаанууд уусаа гарч байгаа. Гэхдээ яг одоо юу юм нийгэм дээр байгаа бодис судлаа ярих юм бол бид нар ч яг гол асуудал болоод байгаа зүйл бол мэдээлж нэгдүгээр зүрх судасны өвчин, хоол боловсруулах тогтолцоо гэдэг чи одоо маш олон эргэтэн тогтолцоог хамарж байгаа. Ходоодных байна, нэлгийнийх байна ч гэдэм үү, бүдүүн гидснийх ч байна ч гэдэм үү. Ингээд энэ асуудлууд байна. За цаашлаад ярих юм бол энэ чихрийн шижин, за тэгээд энэ таргалт маргалт гэдэг зүйл угаасаа л бүгдээрээ орж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх одоо юу гэдгийг халдварт бус өвчнүүдийн шалтгааныг угаасаа дэлхийн нийтээр одоо амьдралын хэв маягтай л угаасаа олбож байгаа. Тэгэхээр амьдралын хэв маяг гэдэг чинь хөдөлгөөн нь орж ийн, нойр нь орж ийн тий. Тэгэхээр нэг хэсэг нь
хоол нь болж байгаа байхгүй. Тэгэхээр хоолн дээр яаж хооллоод байна? Энэ маань таны одоо тухайн саяны өвчнүүд нэрлсэн өвчнүүдийн бүх шалтгаан болж байгаа гэсэн үг. За тэгэхээр нэг ерөнхийдөө дийлэхээр одоо үзэж байгаа хүмүүс маань ч бодож байгаа. Яг бид нэр ингээд идж байгаа хоол хүнснүүдээ юу идээд байна гэдээ харах юм бол миний зүгээс бол харах юм бол ер нь бид нэр гурил тос сахар 3-ыг хавьд идэх байхгүй. Би бол ер нь тэгж боддог. Гурил тос сахар гэдэг 3 зүйлийг л төрөл бүрээр нэгээд хоол олгоод идэх. За магадгүй бид нэр зарим хүмүүс бид нэр айгүй сайн ингээд мах иддэг, уурга иддэг гэж ярьдгийн. Гэхдээ яг дийлэнх судалгаан дээр үзэхээр одоо жишээ саяны 6 дугаар судалгаан дээр үзэх юм бид нэр төмрийн тэтгэл амар өндөртэй байгаа байхгүй. Тэгэхээр нэг мах их ингэж хэрэгжилж байгаа тохиолдолд бас төмрийн тэтгэл ийм өндөр байх нь хэрэг байдаг бол гэж би бас боддог. Тэгэхээр нэг одоо бид нэр өглөө босоод боо ууж гин гэдэг маань 3 тос сахар 3. За тий маал талах хийж гин 3 тос сахар 3. Гадуур явлаа бичээ идэлээ ундаа олоо 3 тос сахар 3. За өдрийн хоолн дээр цөв идлэхэд 3 одоо тий тос. За магадгүй багахан хэмжээний мах одоо ногооч тийм үү тий ингэж иддэг. За орой ер нь бол бид нэр хуушург идэхэд 3 тосны агуулмж нь одоо маханд орж байгаа өөхнө гэж бодоход тэр уургаглаг агуулмжаас бараг хэд дахин өндөр хэмжээний тос гурилын агуулмжууд идээд байгаа асуудал байна. Тэгэхээр би ер нь бол дийлэнх нь өвчтний шалтгаануудыг нэгдүгээр энэ 3 зүйлийг хэлбэрнөөр оловчиг ер нь бол бид нэгээ тогтмол хэрэглээд байна. Дээрээс нь эдний одоо эрсдлийг бууруулах хүнснүүд гэж байна шүү дээ. Тэр нь ч юу ороод байна вөхөр түрүүний уургаглаг хүнснүүд ч орно. Яг уургаглаг хүнснүүдийг сайн хэрэглэж чадчихна уу? Өндөг орно, дахиа орно, энэ үхэр хоньны махнууд ч гэдэг юм уу. Энэ бүх зүйлүүд зарим төрлийн ургамлын гаралтай ургууд, дүүфүү, шаш, буурцг орно. За тэгээд хүнсний ногооны төрлүүд орно те. Бүх төрлийн хүнсний ногооны төрлүүд те. Бидний луун байцаанаас нь авахулаад те. Нарийн ногоонууд бүгдээр орно. За тэгээд зарим төрлийн жимснүүд энэ төрлийн одоо тухайн хэрэгжилж буй хүнстэйгээ дүүцэхүйц хэмжээний хэрэгжилж ийнэг үл ерөөсөө хэрэглэхгүй байгаа. Тэгэхээр энэ хоёрын баланс алдагдж байгаа учраас тухайн өвчлөлийн шалтгаан нэмэгдээд байна л гэж харж байгаа. Тэгэхээр одоо бидний оюутан байхад одоо ч гэсэн хിവэрэл ах гэж бодож байна л да. Нэг айхтар өрөлт орог байх шинэ жилийн одоо энэ макро бодисын харьцаа 1-1-4 гэд байдаг байсан тий. Тэр маань одоо бас тэгэхээр одоо үндсэндээ одоо манай санчир хоолзууч маань бол энэ нүүрс ус өөхтөөс уурга одоо зөв зохистой харьцаагаар тийм ээ хэрэглээч гэдэг санаа бол сая шиллээ гэж би ойлголоо. Тий. Би нэг энэ дээр нэг одоо юу гэх одоо сүүлд ямар судалгаа гарсан мэдгүй. Юус 17 онд гарсан хүнсний бодит хэрэглээний судалгаа гэж гарсан байдаг байхгүй. Тэгээ энэ яг хүмүүсийн юу идээд байна вэ гэдгийг ер нь судалдаг судалгаа. За тэрэн дээр яасан гэсэн чинь бид нэр хоол хүнснийхээ 62%-ийг зөвхөн гурил будааны төрөл буюу үр тарианы төрөл хэрэгжилж байгаа гэдэг судалгаа гарсан. Илчлэгийн 62%-ийг. Тэгэхээр ерөөсөө маш их гурил будаа хэрэгжилж. Гэхдээ энэ дотроос нэг сонирхолтой зүйлийг авах юм бол бид нар гурил будаа гэдээ бүлгээр нь ярьж байгаа боловч энэний бараг 90% зөвхөн дээд гурил байсан. Тэгэхээр ерөөсөө бид нар будаач бараг иддэггүй ард түмэн байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь тэр чигээрээ гурилны асуудал яригадаад байна. Тэгээ тэрийг ингээд маш олон хэлбэрээр маш олон хүнснүүдтэй одоо юу гэдэг ялангуяа тос сахар гэдэг зүйлүүдэд илүү их холсон байдлаар ч гэдэг юм уу тэ өөрчлөсөн байдлаар хэрэглээд байна. Тэгээ тэрийг маш их хэмжээнд хэрэглээд байгаа асуудал. Тэгэхээр нэг гурил хортой гэдэг асуудлаас илүүтэй бид нар хүнсний хэрэглээний 62% гэдэг чинь амар хэмжээ байхгүй тий. Тэр чигээр нь тэр төрлийн хүнснүүдийг хэрэглээд байна гэж хэлсэн. Тэгэхээр энэ ер нь бол бидний үзээд байгаа байдал одоо юу гэдэг судалгаан дээр ч гарсан байдлаас харахад бид нэр энийг дийлэгтэй хэрэглээд тэгээд сүүлдээ бид нар одоо ингээд нийгэм дээр сошиал дээр явж байгаа зүйлийг харах юм бол гурил сахараас ч бол турчж байна гэж яриад байгаа шүү дээ. Энд чинь бас нэг талаараа хорон өнцгөө мэдээлэл шүү байхгүй. Маш их хэрэглээд байгаа юм а багасгачаар бид нэр одоо юу гэх юм биеийн чинь хасаад байгаа ч юм уу ийм зүйлүүд илрээд байгаа. Асуудал. Гэхдээ бид нэр баланстай хэрэглэх гэдэг зүйлийг ерөөсөө ярихгүй байна тий. Яг тэр ногоо жимсээ хэрэглэх гэх юм уу. Тийм байдлаар харж байна да. За энэ тархалтын байдлаар 6 дугаар судалгаан дээр нөгөө төрөх насны эхчүүдийн дунд хийсэн судалгаан дээр нь болохоор илүүдэлжинтэй буюу нөгөө биеийн жингийн индекс нь 25-аас 29.9-ийн хооронд байгаа нь 35%. Харин 18% нь 30-аас дээш биеийн жингийн индекстэй буюу тархалттай. Энэ хоёрыг нийлүүлээд үзвэл бараг 53% нийт төрөх насны эмэгтэйчүүдийн 53% нь илүүдэлжин тархалттай байна. Тэгэхээр бас бараг л 2 хүн тутмын нэг нь тархалттай байна. Тийм байна. Энд дээр санжир нөгөө хичээл дээр нэг сонирхолтой хэсэг ордон шүү дээ. Тархалтын хичээл дээр нойр болон стрессийн давар. Тэр талаараас ярьж өгөөч.
яг нэг юу л да тэрийг тайлбарлахын өмнө түрүү нэг амьдралын хэв маяг гэж ярьсан шүү дээ тий. Амьдралын хэв маяг гэдэг чинь ерөөсөө ганц хоол биш байхгүй юу. Тэгээ би хүмүүс хэлэхдээ хоол гэдэг зүйл чинь ингээд амар ингээд одоо юу гэх юм өөрчлөгддөг сэдв. Өөрчлөгддөг сэдвүүд нь таны бид хэрхэн үйлчлэх нь өдөр болго өөр байдаг. Жишээлбэл ярих юм бол би өглөө босоод 2 шиг өндөг идлээ. Эсвэл 2 шиг талах идлээ гэж бодох юм бол өдөр болгон миний бид өөр нөлөөлдөг. Цусны сахар маань өдөр болго өөр байдаг. Тэ цусны дах өгсөний маань хэмжээ өдөр болго өөрчлөгдөж идэг ч гэдэм үү. Тэр нь юунаас шалтгаалах вэ гэхээр түрүүний хэлсэн одоо таны өчигдөр авсан нойр нь ямар байна те? Одоо байгаа стрессийн түвшин чи ямар байна? Өчигдөр юм уу өнөөдөр ямар төрлийн дасгал хөдөлгөөн хийсэн байна? Тэрнээс шалтгаалдаг. Тэгэхээр энийг ингээд цогцоор нь ярих нь зөв байдаг. Одоо юу гэхээр ганц зүйлийг яриад ерөөсөө энэ асуудлыг шийдэж чаддаг. Тэгэхээр бид нэр нийгэмдэр байгаа энэ асуудал хоолт нэг асуудал нь боловч тархалт стресс гэдэг зүйлүүд чи ингээд зайлшгүй түнд нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд байхгүй. Жишээлбэл би нэг кортизолын жишээг ярьдаг шүү дээ. Сургалтын нэг кортизол гэдэг чи яадаг вэ гэхээр бид нэр байгаль дээр амьтанд дайрахад зүхтах одоо тэр тесрэлтийг өгөх зориулттай тийм даавар байгаа. Гэтэл одоо бид нэр одоо байгаль дээр амьтанд дайраад ахгүй боловч ажил дээрээ тогтмол стресс чинь кортизол гэдэг дааврыг хэмжээнд ялгуулж. За тэр маань өөрөө ямар үйлдэл гэхээр цусны дах сахарын хэмжээг ингээд нэмэгдүүлнэ. Цусны дах сахарын хэмжээг нэмэгдүүлнэ гэдэг маань яг хөөр илгнээс тэр сахарыг задлж чирлж болж байна. Эсвэл зарим тохиол урт хугацаанд энэ кортизол их байгаад тахаар өөрөө хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. За тийм учраас ялангуяа цусны дах сахарын хэмжээг нэмэгдүүлэх одоо юу гэдэг жигнэмгч байдаг юм уу, амттанч байдаг юм, бялууч байдаг юм ийм идэх хүсэл илүүтэй төрдөг. За тэгээд тухайн хүнсийг иддэг, идэнгүүт цусны дах сахар өндөр болдог. За өндөр болсноор буцаад ингээд огцон мунах шалтгаан болсноор энэ цусны дах сахар огцон мунах үеэр яадаг вэ гэхээр кортизол гэдэг даавар илүү их ялгардаг ч гэдэг юм. Тэ ингээд энэ өөрөө ингээд нэг тасралтгүй ер нь бол циклийн асуудал байхгүй. Тэгэхээр тухайн нэг удаа ч байдаг юм энэ архаг энэ стресс энэ зүйл гэдэг зүйлүүд хоолны дуршилт хэрхэн нөлөөлж байгааг ингээд илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр даавар гэдэг зүйлийг бид нэр тэгж хянч чаддаггүй. За бид нөлөөллийг хянч чаддаг. Одоо шинэ стресс өндөр байгаад хоолны дуршил ингээд өндөр болоод яах юм бол хоол идэх хүслээ хүртэл хянч чаддаг. Тэгэхээр нэг хоол гэдэг зүйлүүд маш олон зүйлээс шалтгаалдаг. Бус зүйлүүдээ хянч чадахгүй болвол хоолоо бас сайн хяндлаач гэсэн үр дүн багтаа байх. Тэгэхээр нэг нөлөөлөх зүйлүүд аягүй олон шүү. Тэгэхээр амьдралын хэв маяг гэдэг байдлаар хараарай. Тэгэхээр энэ чинь хоолны чинь хөвшилт нөлөөлөд байна. Энэ дээр бас нэг сонирхолтой хэсэг надад харагдсан. Нөгөө эрэгтэйчүүдийн холдчихлын байдал дээр за илүүдэлжинтэй нийт судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 57.4. За тархалттай нь 17% тархалттай гэж байна. Тэгсэн чинь энэ дотроо дахиад ингээд англиар нөгөө хот хөдөө насны бүлэг гэрэлсэн гэрлээгүй боловсрол дээд дунд гэж ангилсан чинь энэ дээр нөгөө гэрэлсэн эрэгтэйчүүд илүү их тархалттай байна. Тэгээд бас ажилтай эрэгтэйчүүд ажилгүй эрэгтэйчүүдээс илүү их тархалтай. Одоо энэ дэр ажилгүй эрэгтэй илүүдэлжин 40.3% илүүдэлжинтэй байсан бол ажилтай эрэгтэйчүүдийн 58.5 илүүдэлжинтэй. Тэгэхээр энд үр дүндээ дүгнэлтэн дээр бас бичсэн байсан. За гэрэлсэн эрэгтэйчүүд мөн ажилтай эрэгтэйчүүд илүү их илүүдэлжинтэй тархалтай тийм байна. Тэгэхээр үндсэндээ энд бас нөгөө саяны санчрын ярьсан нөгөө амьдралын хэм маяг нөлөөлөд байна тийм ээ. Тийм би бол тэгж бодож байна л да. Гэхдээ зүгээр яг нөгөө судалгааны үлдсэн одоо яг нөгөө юу гэдэг дүгнэлт энэний дараах нөгөө нэг учир шалтгааны нь яаж гарах юм мэдэхгүй л энэ зүгээр ингээд яг сонсоход те. Яг амьдрал дээр бодоход ч гэсэн нөгөө нэг бид нар бүгдээ л тэгж ярьдаг үстэй те. Юу гэдэг ихнэртэй болохоор саргалцсан гэж бас нэг ярьдаг шүү дээ те. Тэгэхээр нөгөө нэг ихнэртэй болно магадгүй зөвөр миний талаас бодоход ихнэртэй болно гэдэг чинь тухайн гэр бүл амьдралын маяг ер нь бол шал уур болно шүү дээ. Тэр чинь ихнэрээсээ хамааралтай болно. Эсвэл өөрөөс нь ихнэр хамааралтай болж болно. Тэгээ шууд ийм нөлөөлөл аяг их болчихж байгаа. Дээрээс нь магадгүй ихнэртэй болно гэхээр магадгүй нас ахиж байгаа гэдэг байдлаар бас бодчихлох баг. Нас ахсан бид нэр бас тархалах магадлал өндөр болж гин, бодис солилцоо удааширч гин гээл те. Би айгүй залуу байхдаа булчинлаг өөх багтаа байдаг гэсэн бол энэ харьцаа маань физиологоор хэвийнээрээ буурж байгаа ч тийм үү. Ийм нөлөөллүүд бас их байгаа бах гэж бодож байна. За тэгвэл хэдүүлээ яг хуу тархалт жингийн илүүдэл мэдээж зэрэг яалчсан одоо манай нөгөө зонхлон тохиолдох хүчнүүд нэг болчиход байгаа тий. Өөр ер нь одоо энэ хоол хүнснээс тодорхой хэмжээгээр хамааралтай тий.
ямар зовлон тохиолдох өвчлүүд байгаа дээ. Тэр тохиолдолд бид нар одоо за сая ямар ч байсан айлч өвчний үед эрүүлч вэ, ямар ч вэ хэв маягийн тухай ярьсан. Гэхдээ энэ дээр нэмээд одоо хэдүүлээ нэг хоолны тухай ярьж байгаа учраас нөгөө хоолтон дээр юуг анхаарах ёстой, яавал бид нар зохистой арилгах ёстой. Дээрээс нь одоо бидний энэ явсан 10 сургалтын гол зорилго нь ерөөсөө л яах вэ гэхээр хүний одоо нөгөө хэвийн өсөлт тий. За бие махбодын нөхөн төлчих үйл ажиллагаа хэвийн байх. За түүнтэй холбоотойгоор одоо нөгөө нийт хүн амд юм зохистой хоолтын одоо ийм мэдлэг олгох одоо тийм одоо зорилготой одоо сургалт яваад байгаа байхгүй тий. Тэгэхээр хэдүүлээ нөгөө тэрлүүгээ илүү хазаагаад тийм ээ. Тэгвэл одоо бид нар одоо сая нар нөгөө нэг бичил одоо тэжээлүүдийн дутагдлыг одоо йод тэр хоёр дээр жишээ авлаа. За таргалтыг сая ярьлаа тийм ээ. Өөр одоо энэтэй холбоотой одоо манад ер нь яг энэ хоол хүнстэй үүдэлтэйгээр ер нь ямар одоо өвчлөлүүд одоо ер нь илбэг байгаад идэгин. Тэгээ тэр үед бид нар одоо хоол ундаа яг яах ёстой юм. Бас ингээд нөгөө хүн амын өвчлөл нас баралтын шалтгааны нөгөө гол шалтгаан нь бидний халдварт бус өвчлөл байгаа даа ш. Тэгвэл яг халдварт бус өвчлөлийн маань дахиад шалтгаан гэвэл энэ бас саяны таргалалт, за бичил шимтгийллийн дутагдал, илчлэгийн илүүд эдгээр нь болохоор дахиад шалтгаан болчиход байгаа тийм. Нэг нь халдварт бус өвчний шалтгаан, дахиад тэрний шалтгаан гэдэг. Тэгэхээр бас бид нэр өвчлөлүүдийг дэлгэрэнгүй яриад тэндийнхаа яг шалтгаануудыг яриад явбал бас. За тэгвэл баг юунаас ирсэн илүү зөв байх гэж бодож байна. Одоо бид нарт одоо халдварын бус өвчлөлтөөс одоо түрүү ярьсан зүйлсүүдний өвч хоол боловсруулалтаа. Гэхдээ хоолтой хамгийн их холбоотой байгаа нь бол хоол боловсруулалт байхгүй. Тэгэхээр нөгөө хоол боловсруулалт гэдэг чинь олон ам залгуур тэгээд ходоод гэл ингээл нарийн бүдүүн гизгээ ороо авчин. Түүнтрээ хамгийн эхлээд яригдах нь бид нарт ходоодны асуудал яригддаг шүү дээ. Одоо дийлэнхээр одоо юу гэдгийг ходоодны шархлаатай, улаалттай гэл ер нь одоо байгууллагын үйлчлэгээр, ажилтны өрсөлдөн сэргийлэх үйлчлэгээр ер нь бол байгууллага болгон орцсон байгаа. Түүн дээр гардаг зүйлүүд чинь энэ шархлаа, улаалт, хеликобактер ч гэдэг юм те ийм асуудлууд байгаа. Тэр чинь өөрөө хоолт нь өөрөө зайлшгүй нэг хэсэг нь болчихж байгаа байхгүй. Тэгээд нэг энэ дээр хамгийн гол биднэрт нөгөө нэг асуудал болоод байгаа зүйл хоолн дээр юу болоод байна вэ гэхээр өглөөний цай ууз сурах дадал бол угаасаа хамгийн түрүүний асуудал болж байгаа. За тэгэхээр дийлэнхээр ер нь бол бид нар бас өглөөний цай ууз сураагүй арт юм. Гэхдээ сураагүй арт юм гэдээ бодох юм бол бидний ээж аав эцэг их бол ерөөс тийм биш байгаа байхгүй тий. Яг соёл юу ярих юм бол бид нар илүүтэй өглөөний цайг бол байнга уудаг байсан арт юм. Гэхдээ одоо амьдралын хэм маягаар өөрчлөгдөд өглөөний цай ер нь бол бараг хоёр хүн тутмын нэг нь ерөөсөө огтоохгүй байгаа. Ялангуяа залуу насны хүүхдүүд байдаг юм, оюутнууд ч байдаг юм уу те яг эдгээр залуу насны хүмүүс бол дийлэнхээр уухгүй харагдаад байгаа. Тэгэхээр энэ өөрөө ходоодны энэ өвчлөл үүсэх маш олон шалтгаануудыг үүсгээд байгаа. За тэгээд ходоод чинь ерөөсөө нэг хоол хүнсгүй явна гэдэг чинь өөрийгөө гэмтээгээл те тухайн ходоодны хүчил юм одоо хүчил шүүрлүүд нь өөрийнхөө эсийг гэмтээх түүнээс шалтгаалаад улаалтын үрвэсэл үүсэх за энэ чинь урт хугацаанд явах юм бол нэг хавдар гэл ингээл шилжээл асуудал болоод байгаа харагдаж байгаа. Тэгэхээр бид нэр өглөөний цай уух гэдэг байдлыг ерөөсөө бие эрхтний тогтолцоо зөвхөн ганц ходоод биш шүү дээ тий. Өглөөний цай уухгүйгээс шалтгаалаад зөвхөн цэцний шлуутай болж байна тий. Өглөөний цай уухгүйгээс шалтгаалаад нарийн гэзний шахлаа махлаа болж байна ч гэдэг юм уу тий. Тэгэхээр ингээд маш олон асуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр магадгүй өглөөний цайгаа ууж хэвшиг нь илүү зөв баг. Хамгийн түрүүлээд биднэрт хэрэгжүүлэх одоо дадал зуршлах юм бол өглөөний цайгаа тогтмол уух гэдэг зүйл бидний тал хамгийн том асуудал байна. Тэгэхээр энэ нөгөө өглөөний цайтай холбоотой бас нэг ийм зүйл би бас нөгөө сонсогч байхаа сая ч бас хэллээ л дээ тийм ээ. Өглөөний цай уугаагүйгээс болоод энэ хоол боловсруулах хэрэгтэй түүн дотор нөгөө цэсний ялгарлын асуудал тий. Тэгээ би бол ингэж боддог байсан байхгүй юу. Цэс ялгаруулахын тулд өөх тосл идэх хэрэгтэй юм шиг ойлгодог. Гэтэл зүгээр одоо миний ойлгосноор болвол одоо бид зүгээр яхад харуулах гал очих цэсээ харуулах зорилготой болоод үүлэн очдог шүү дээ. Амар хоо ямар нэг юм орчгол юм болвол одоо зүс агшилт явагдаад харагдгаа байждаг гэдэгтэй. Тэгэхээр одоо үндсэндээ бид нэр өглөөний хоолндоо одоо цэсээ ялгаруулахын тулд заавал өөх тостооч гэдэг юм одоо хэрэглэхгүйгээр тодорхой хэмжээгээр л хоолунд идэхэд л тэр цэс ялгарна л гэж би ойлгосон. Тэр юу нь зөв үү? За хүмүүс одоо яг тэгээд гэлтэй тий. Зөвхөн шаартаас идэхээр цэсээ агших хэрэгтэй юм шиг ойлгоод байдаг. Тэгээд өөх тос гэдэг зүйлийг зөвхөн одоо яг бодитоороо байгаа өөх тос байж ил тэрийг өөх тос гэж ойлгоод байгаа шиг байгаа. Одоо хараад хад гэтэл зүгээр одоо бодъё л та.
өндөг гэдэг чинь өндөгний шарчин тос байгаа шүү дээ. Тэ? Одоо шинэ нэг өндөг гэх юм бол 5 г цэстэй байна. Дунджаар ярих юм бол тэ 5 г цэс гэдэг чинь одоо хуруугаар ирвэл нэг эрхийн урууны хэмжээтэй нэг зүгээр шар тос шиг гэж бодчихъя л да. Тэрийг магадгүй шараад идэх юм бол бараг 10-15 г тос болчихж байна. Гэт бид нар эсвэл гэхдээ энэ ч гэсэн яг адилхан түрүүний ярьдаг шиг өөх тос. Бид нэр өглөө босоо боов идлээ гэж хэлдэг л да. Боовыг хийхэд гурил, сахар одоо тоснууд орно те цэцгийн цэцж байдаг юм уу? Одоо юу гэдгийг зарим тохиолдолд маргарин ч гэдэг юм. Энэ дандаа өөхцсний төрлүүд. Тэгэхээр энийг идэхэд бид нэр өөхц авч лээ. За яг түрүүний таны хэлсэн шиг бараг ус усан ч тодорхой хэмжээний цөс ялгарна. За тэгээд бараг юу ч идсэн тэрэн дотор бараг өөх тосгүй зүйл гэж бараг хүнсчин мөр өөх тос хүнс гэж бараг байхгүй. Тэгэхээр тодорхой хэмжээнд цөс маань ялгараад хэвийн процесс солилцоо хоол боловсрол тохиолцоо зүйл явагдана. Тэгэхээр бид нар өглөөний цагаа тогтмол уудал сурах юм бол энэ бараг цөсний одоо асуудалтай өвчлөлүүдийн бараг 50% огт байхгүй болох байхгүй. Тэгэхээр бид нар нэгдүгээрт өглөөний цагаа уух хэрэгтэй. Зөв гэртээ магадгүй юу байгаа нь тэрнээс эхлэх хэрэгтэй. Зарим хүмүүс зэгдэг байхгүй. Гэрт маань өглөө идэхт ногоо байхгүй, жимс байхгүй, бараг зарим тохиол өндөг байхгүй ч ярьдаг. Тэгэхээр ер нь бол зөв юу байгаагаасаа эхлэх нь хамгийн зөв. Тэгэхээр бид нар дадал зуршил гэдэг зүйл чинь алхам алхмаар явдаг зүйл те. Тэгэхээр хоол идэл чи өөрөө дадал байдаг учраас та өглөө идэж сурах нь таны хамгийн түрүүний дадал байхгүй. Тэгэхээр юу идэхтэй чухал ш. Дараа нь хэрвээ идэж сурцсан байна бол илүү юм гоё шимтгэлтэй өглөөний цай ууцраа те. Магадгүй өглөө босоод өндөг чараад тий гэдэг ч юм уу тэр байдал руу ингэ шилжих юм. Чухал. Тэгжээж л одоо амжилтанд хүрнэсэг. Одоо би хувьдаа ч ярихад яг өөрөө бол тийм л өглөөний цай огтудаг байсан. Тэгээд би яаж өглөөний цай уудаг болсон гэх юм бол зүгээр юу ч хамаагүй яаж л нэг юм идэж гарна гэдэг зорилготой болсон. Тэрнийхээ дараа илүүтэй би ууралын хүс өглөө идэж чинь гэдэг зорилготой болсон. Одоо бол тэрийг ингээд тогтмол болгоцсон учраас энэ дээр нэмээд яавал арай илүү шимтгэлэг бол гэсэн асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ байдал маш шилжих гэж 5 жил байгаа байхгүй. Одоо жишээ нь миний хувьд ярихад гих жишээтэй. Тэгэхээр хүн болгон яг энэ зарчмаар магадгүй ингээд баг багаар алхам алхмаас явахаас эхлэх хэрэгтэй. Энэ талаараас 6 дахь судалгаа маань судалсан байна. Энд дээр ерөнхий боловсролын сургуулийн 12-аас 18 насны сурагчдын дунд та өглөөний цайгаа уудаг уу гэд асуусан чинь 54.9 заримдаа хаяа гэсэн байна. За 8% нь огт уудаггүй гэсэн байна. Тэгээ яагаад ууж амждаггүй юм бэ гэсэн чинь цаг хангалтгүй байдаг гэж хариулсан 76% нь цаг хангалтгүй. За өглөө юм мэдэх сонирхолтой уу гэж хариулсан 11% нь. За тэгээ зарим нь бас хариулаагүй өнгөрөөсөн. Цаг хугацаанд бас баригдаад. Тэгээ ялчгүй үнэлтэй тий. Одоо жишээ нь яг манай хүүхд одоо хүүхдийн анги бол одоо жишээ нь одоо би зөв хүүхдээс ингэ сонсохоор яг л тийм байдаг хэвгүй. Дийлэх хүүхдүүд нь өглөөний цай маяг уудаг. Одоо жишээ нь зарим тохиол зүгээр сургууль мургуул дээр очиод хүртэл ингээд хүүхдүүдээс сургалт мургалт болохоор өглөөний цагаа уусан байна уу гэхээр ер нь бол нэг тал нь өргөл өргөхгүй ер нь бол тийм л байдаг. Тэгээд ер нь энэ өглөөний цай уухгүй байх тадлыг тухайн хүүхдүүд ээж аваасаа л авч байгаа. Бас л яг адилхан. Ээж аваасаа л авч байгаа. Тэгээд ээж аав нь ер нь бол ядаж өглөөний цайг ер нь бэлдэж өгдөг байх хэрэгтэй. За нэг манай багш маань хэлдэг байсан байхгүй. Ер нь бол ээж аав нь өглөөний цайгаа бэлдэж өгдөг байх юм бол ер нь бол тийм ээж аав байгаад хэрэггүй гэдэг байсан. Тэгээ ядчил магадгүй өөрөө одоо хөнгөн өглөөний цай бэлдээд хийгээд идэх боломжтой болох үе хүртэл бид нэр өглөөний цайгаар тухайн хүүхдүүдэд бэлдэж өгч явах хэрэгтэй. Тэр нь цаг гарахгүй нэг гэдэг чинь өөрөө ээж аавын төлөвлөлттэй цаг төлөвлөлт энэ угаасаа асуудал байгаа. Тэгэхээр ээж аваас авж байгаа ээж аав нь өөрөө давхар идэхгүй байна гэдэг ойлголт. Яг л энэ чинь өөрөө гэр бүлийн одоо юу маань тухайн хүүхдэд дамжиж байгаа хэлбэр шүү дээ. Би ололттой тэгж л харж байгаа. Одоо нэг бид нар чинь манай монголчин өдий олбор байгаа шүү дээ. Хүүхдүүд өдөр хоол өгж байгаа те сургууль дээр нь яг энэ хөтөлбөр чинь угаасаа маш олон орнд хэрэгждэг. За тэгэхээр энэ хөтөлбөртэй хамт давхар явдаг зарим нэг хөтөлбөр одоо улсууд хөтөлбөр байгаа. Тэрний шинэ хөтөлбөр өглөөний цай гэдэг байхгүй юу. За өглөөний цай ямар ач холбогдолтой ингээд одоо тухайн улс орнууд судалж байгаа байхгүй чи Америк байна зарим Европын орнууд тэгсэн чи яасан гэсэн чинь өглөөний цай одоо шинэ зарим хүүхдүүд өглөөний цайгаа уухгүй гарчдаг юм байна л да одоо тухайн одоо тэр өндөр хөгжлийн оронд байсан. Тэгэд одоо ууж байгаа хүүхдүүд уухгүй хүүхдүүд ингээ харьцуулаад үзсэн чинь сурлагын амжилт нь нэг эрс шалгаатай. Нэгдүгээр асуудал байгаа. Хоёрдугаар тухайн хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт нь ингээд айгүй өөр байсан. За тэгээд нэг тэрийг яага хэрэгжүүлж байгаа шалтгаан гэх юм бол тухайн сурлагын төвшин анхаарал төвлөрөлт дээрээс нь өглөөний цай хэрэгжүүлэхээр тухайн хүүхдүүдийн эрс нь нэмэгддэг. Хамгийн сонирхолтой нь хоол идэх гэж ирдэг хүүхдүүд байдаг. Дээрээс нь тэр сургууль дээр идж байгаа хоолноосоо тухайн хүүхдүүд нь хоолныхоо боловсролыг
давхар авч идэг. Тэгэхээр яг нэг өглөөний цай гэдэг чинь ямар тухайн одоо ашигтай талыг өгөөд энэ өгөхөр танаа өгөхөд ухаантай болох гэсэн үг шүү дээ. Энгийнээр ярил те танаа өгч юусан бусаас ухаантай болох нь IQ, оюуны чадамж дээр байх нь, дээрээс нь хичээлийнхээ анхаарал төвлөрөх чадвар нь сайтай байх нь өглөөний цагаа өгөхгүй гаргаж ивэл тэр чадваруудыг алдаж байна л гэсэн үг. Тэгэхээр бид нэр хүүхэдтэй одоо юу гэдэг ухаантай эрүүл хүүхэд төсөхгүй одоо ямар эцэг байх юм те тэр нь чинь түрүүн л би ярьсан нэг яад нэг хэсэг нь байна гэдэг шиг яг өглөөний цай байгаа байхгүй юу те энэ хоёрыг магадгүй бид нар анхаарч болох хамгийн анхан шатны хэрж болж зүйл байна. Тэгээ энэ өдийн цай өдийн хоол хөтөлбөр дээр нэмээд хэлэхэд энэ маань бас нөгөө өрх гэрийн төсвийг хэмнэж байгаа, мөн ээж аав нарын цагийг хэмнэж байгаа. За улс нийгэм ярих юм бол нөгөө эрүүл иргэнийг бэлтгэж байгаа. Тэгээ багаас нь зөв хооллуулаад боловсрол олгоод тэгээд эрүүл хоол өгж гинэ гэдэг чинь ирээдүйд бол эрүүл хүнийг бүтээж гин. Тэгэхээр бас ирээдүйд улсын эдийн засгийг чимэхэд бас үр нөлөөтэй тийм ээ. Тэгээ сайн нэг өвчлөлтээр ярьсан шүү дээ. Ходоодныг гэж ярьж байгаа боловч ходоод гэж онцолж авч байгаа нь ерөөс ганцхан зүйл л байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нэг ходоодны энэ үрвсэлтэй, улаалтай ч гэдэм үү те шархлаатай ч гэдэм үү ийм хүмүүс байх юм бол бид нарт хамгийн төвлөд өглөөний цайгаа уух нь өглөөний цайгаа та уугаад дадчих юм бол таны хүүхдүүд дадах нь хүүхдүүд чинь дадах юм бол яана гэсэн үг вэ? Тухайн хүүхдүүд чинь өглөөний цай уухгүй байснаас шалтгаалсан өвчлөлт тусахгүй гэж ойлгох хэрэгтэй шүү дээ. Тусах эрсдэл нь магадгүй 50% буурах ч гэдэг ийм одоо давуу талууд байна. Тэгэхээр бид нар сурах хэрэгтэй. Тэгэхээр за хэдлээ тэгвэл юуны талаар ярилцаж яаж байна? Одоо шинэ яг цогцолтог болго өвчин үүссэн байвал гэдэг асуудал байна тий. Ялангуяа одоо бид нарт дийлэнх хүмүүс мэдж байгаа чихрийн шижин гээл байна тий. Одоо шинэ зарим тохиолдолд магадгүй хавдрын өвчлүүд байна. Марлаа маань одоо хавдрын өвчнөдтэй бас ажилладаг байсан үеийн үед одоо чи ялгаад суухад магадгүй хавдрын өвчтөд байвал юун дээр анхаарах хэрэгтэй, ямар хавдар ирэх байдгийг, ер нь яаж холлох хэрэгтэй байдгийг. Дийлэнх хүмүүс чинь л ингэдэг штэ шүлтэй устай хоол хуурч чараагүй хоол идэнэ гэлдэгдэг. Тэгээд нөө хавдрын өвчнөд чи яадаг тэгээд турж цалжин алдал болдог штэ. Тэрэн дээр за Монголд бол яг дийлэнх тохиолж байгаа хавдрууд маань илгэний хавдар байна. За мөн ходоодны хавдар байна. Энэ хоёр маань Монгол улс маань дэлхийд тэргүүлээд байгаа. Тэгэхээр хөвчлэн ирж байгаа хүмүүс илгэний болон ходоодны хавдартай хүмүүс л зөвлөгөө авах гэж ирдэг. За түрүүн ходоодыг бас цусган ярьсан тий. Ходоодны хавдар маань гол зүйл нь өглөөний цайнаас бас болж байна. За ходоодны хеликобактериас шалтгаалж байна. Тэгээд энд бас нөгөө улаан махны хит их хэрэглээ бас шарсан урсан хоол маань бас орж байгаа. Хит өндөр температурт шарж хурцгаар махнаас маань хорт байдс ялгараад энэ бас хавдрын бас юу болдог. За дээрэс нь илгэний хавдар дээр маань архины хэрэглээ байгаад байна тий. За илүүдэлжингийн хэрэглээ, хит их өөх тостой бүтээгдэхүүний хэрэглээ гэдэг. Ер нь шалтгаан ярил бас их олон байдаг л та. За тэр үүссэн хойно хэлээ одоо магадгүй ходоодны хавдар гэж одоо тайруулсан ирнэ шүү дээ. Тэгэхээр тухайн хүмүүсээр нь яаж холлох хэрэгтэй байдгийг. За юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Тайруулсан хүмүүс бүтэн тайруулсан, тал тайруулсан хүмүүс ирдэг. Энэ дээр нөгөө тэнцээ залгаасууд хийсэн байгаа. Тэгэхээр бид нэр эхлээд бол яг хавдрын дараа хоолтон дээр хоолнд тасгаж оруулдаг, баг багаар тасгаж оруулдаг. За энэ нь болохоор нөгөө бид нар болохоор эмнэлгийн хоол зүйч нар тсийг гаргаад өгдөг. За та энэ 7 хоногт ингэж хооллоорой гэд. Тэгээд дараа 7 хоног гээд 7 хоног тутам ирж хянуулаад тсээ солиулаад явдаг байгаа. Энэ дээр болохоор ходоодод хариулсан хүмүүс дээр болохоор хөвчлэн зөөлөн бүтцтэй хоолноос эхэлдэг. Энэ дээр шууд ингээд эмнэлэгт бас тэр юм маань хаалганыхаа дараа хэд тондог. Энэ дээр нь эмнэлгийн тасагт нь болохоор яг уснаас эхлээд өгөөд явдаг. Усаа тэтэн грамм уугаарай. За одоо 0 шүлээ уугаарай. За одоо шингэн шүлээ уугаарай. За одоо цутан гэдэг ингээд дараалалаар нь хэлээд явдаг байгаа. Эхлээд хаалганд орохын өмнө бас зөвлөгөө авдаг. За одоо яах вэ? Тэгээд эхний нэг хаалганы гарах 7 хоногийнх нь хэлээд өгнө. За тэгээ хаалганд эмнэлгээс гарахтаа дахиад яг нөгөө цэсээ зөвлөгөөгөө аваад гардаг. За тэгээ гэртээ хараад хит бас тасралтгүй цутан хоол идээд байж болтгүй. Тэгэхээр мань ходоодны булчин, спектрүүд энэ төр маань нарийсаад ингээд хоол бүрээ орж чадахгүй болчдөг. Бүр ингээд гороогоод идэг. Тэглээд усч балгаад итүүн хит нарийссан.
Тийм учраас цутан хоолыг яг ингээд схемтэйгээр зөвлөөд тэгээ баг багаар жажлуулж тасгаж агаад энгийн хоол руу сарын дараа гэхэд энгийн хоолоо идэж эхлэхэд бэлэн болдог. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо бид нар бол ингээл одоо ботхон нь шүү дээ. Одоо хотод муу ч юм уу ингээл цутан л идэдэг сайн юм шиг бодоод шингэлтэй бодоод байтал эргээд тэр чинь нөгөө булчингийн хөдөлгөөнийг ингээд одоо бууруулж чадсан шүү дээ. Тэгэхээр тэрнтэй холбоотойгоор бид нар бас тодорхой хэмжээний зажлах үйлдэл хийх тийм л хоол бас байх гэдэг гэсэн үг тий. Жишээ нь одоо ямар хоол байж болох одоо зэсвэгдэг гэдэг чинь тэгэхээр ямар зэсвэг байх вэ ер нь Зажлах дээр бас зажлагчуур айгүй олон талын ач холбогдлоо бид нар шүлс ялгарч байна тий. Шүлсүүд маань олон төрлийн ферментүүд байна. Тэр маань бидний хоол боловсруулалт явагдаж байна. Задралуудыг явуулж байна. За сайн зажлаад ирэхээр бид нар бас энэ хотоодны үйл ажиллагаа хүчил ялгарвал тоолыг боловсруулах, шингэд сайжрах тэрс маань нөлөөлнө. Мөн бас ажилласнараа бидний бас уурга тархинд хүртэл мэдээлэл дамжиж идэг. Ой тогтолт нь хүртэл сайнаар нөлөөлж идэг. Тэгэхээр зажлах чадвар нь бас их багаас бүр энийг бас хүүхдийн хоолтон дээр ч ярьж өгдөг. Дөнгөж шүд ургалт хүүхдийн хоол дээр сайн зажлуулж байгаарай. Шүднийхээ тоогоор зажил гэж бид нар ярьдаг шүү дээ. Тэн дээрээс зажлах ур чадвар маань маш их нөлөөтэй байгаа. За таны асуулт болохоор нөгөө дараа нь гэсэн шүү дээ. За тэгэхээр хоолны схем дарааллыг дараа нь эвлүүлээд оруулчих. Эмнэлэгт байхад бол шингэн хоол ихний ээлжинд идэж байгаа. Энд нь болохоор уус, цай, будааны шүүс, нойл шүл, тунгалаг шүл зэрэг. Үүний дараа цутан хоол руу орно. Цутан хоол нь нэгэн жигд бүтцтэй төрөл бүрийн ногооны цутангууд ээж болно. Үүнд нь брокколины цутан, хулууны цутан, лувангийн цутан, мөн будааны цутангууд ээж болно. Шар будааны цутан мөн хоолнуудыг миксердээд нэгэн жигд бүтцтэй болгоод өгч болно. За үүний дараа зөөлөн хоол руу шилжинэ. Зөөлөн хоол нь болохоор гараар татсан махтай, машинтсан махтай хоолнууд байж болно. За бүрхийн махтай шүл ч юм уу эсвэл яалц чансан махтай шүл, чансан ногоо, жигэнсэн ногоонууд, тухсан ногоонууд, будаа, жигэнсэн алимж байж болно. За үүний дараа болохоор энгийн хоол руу шилжиж байгаа. Энгийн хоол нь ихний ээлжинд цочрол багтай байна. За энд нь болохоор жигнээд чансан хоолнууд, за нэмгэн хавтгай ирсэн эсвэл зорсон махтай хоолнууд байж болно. Үүнд нь гол нь уураг өндөртэй, жишээ нь мөөхтэй шүл, дүв бүтэй шүл, эсвэл дахианы махтай шүл зэрэг байж болно. За үүнийхээ дараагаар цаашид бол энгийн хоолнд ороод явж болно. Элтөв амтлагчгүй, тавс багтай, хит шар чуураагүй хоолуудыг бол баг багаар ойр ойрхон 2-3 цагийн зайтай хооллоход бол болно. За тэгээд хэдүүлээ өнөөдөр нэлээд урт одоо ярьлаа тийм ээ. Тэгэхээр одоо хэдүүлээ ерөнхийдөө цаг бол бас дуусж байна. Тэгэхээр хэдүүлээ бас сүүлийн үед бас нэлээд тохиолдоод байгаа чихрийн шижингийн асуудлыг бол огт ярьсангүй өнгөрчлөө. Тэгэхээр сүүлийнхээ асуултан дээр хэдүүлээ чихрийн шижингийн талаар тий чихрийн шижингийн үед ер нь юуг анхаарах хэвээр, хоолтон дээр юу анхаарах хэвээр гэдэг талаар ярилцаад өндөрлөе тийм ээ. За чихрийн шижин өвчин чинь манайд л ер нь нэг дунджаар нэг 10 хүндмэ 9 хүндмэ л ер нь тийм байгаа. Тэгэхээр ер нь тархалт аяг өндөртэй. Тэгээд дийлэнх гол асуудал нь юу болдгоо гэхээр ер нь бол онцлогдоогүй хүмүүс маш их байдаг. За тэгэхээр чихрийн шижин өвчнийг ямар хүмүүс тусдгийг гэх юм бол одоо илүүдэлж интэй тархалтай хүмүүс ер нь дийлэнхтэй 90-95% нь бол тусдаг. Тэгэхээр ер нь бол та тарган байвал чихрийн шижин тусах эрсдэл өндөртэй гэж энгийнээр ойлгож болно. Тэгээд тарган хүн гэдэг чинь өөрөө яаж яах вэ гэхээр хоол хүнсний буруу хэрэглээтэй байх магадлал аяг өндөртэй болчихж байгаа. За тэгэхээр чихрийн шижин өвчин гэдэг чинь цусан дахь сахарын хэмжээ өндөр болдог гэдгийг нэг хүмүүс ер нь аягүй сайн мэддэг болсон. Гэхдээ юу идэхээр илүү өндөр болоод байна вэ гэхээр бидний хэлдгээр тэр нүүрс ус гэж яриад байгаа гурил будаа тэ элсэн чихэр за зарим төрлийн жимснүүд ч юм уу эднэрт илүү их өндөр агуулгадаг. Тэр хүнснүүдийг хэмжээг их хэтрүүлж хэрэглэх нэг асуудал байна. За тэгэхээр биднэрт хамгийн түрүүлэл чихрийн шижинтэй байх юм бол ойлгох нэг зүйл юу байх вэ гэхээр ерөөсөө гурил будаа сахар гэдэг зүйлүүдийн хэмжээг өмнө хэрэглэдэг байсан хэмжээнээсээ магадгүй 2 3 4 дахин багасгах нь. За та магадгүй глобусо 5 боо гэдэг эсвэл 5-ыг идэхгүй 2-ыг идэх болно ч тийм үү те. Энээс хамгийн түрүүлээд эхлэх хэрэгтэй. За тэгэхээр мэдээж гурил будаа энэ зүйлүүдийн хэмжээ багасгах нь. 5% байдаг гэсэн бол та 2-5% байдаг гэсэн бол хизээч тийм идэхгүй тийм цөөн идэх юм бол энэ өвчин улмал хөндөрнөхөөс
имплэгдэж хэвийн сайн хянагдахгүй гэсэн үг. Тэгэхээр гурил будаа нэгдүгürt багасгах нь. За гурил будаа багасгах нь гэхээр юу идэх үү гэдэг бид нарт асуудал хамгийн гол асуудал. Тэгэхээр тэрэн дээр юу идэхэд хамгийн тохиромжтой хүнс маань юу вэ гэхээр ер нь хүнсний ногооны төлөвлөлт л байгаа. За тэгэхээр хүнсний ногоо яагаад хэрэглэх шаардлагатай болчиход байна вэ гэхээр хүнсний ногоо чинь тэр цусндах сахарыг ихсэх байдал нь ер нь баг хамгийн бага гэж ойлгож байна. Тэгэхээр цусндах сахарыг ихсэхгүй наах нь дээрээс нь цусндах сахарын хэмжээг харин ч эсрэгээр бууруулдаг одоо тэр нэг эслэг гэдэг зүйлийг их агуулна. За сахарын хэмжээг бууруулахад нөлөөлөд байгаа тэр биологийн идэвхт нэгдлөө за зарим төрлийн уургууд ч гэдэм үү те энэ зүйлүүдийг их агуулж байгаа. За тэгэхээр бид нэр гурил будаага сахар гэдэг зүйлүүдийг нэгдүгээр багасгаад хүнсний ногоо гэдэг зүйлүүдийг арай илүү хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр чихрийн шижийн өвчтний 5-ны зарчим гэж байдаг шүү дээ. Зарим хүмүүс харж лсэн баг. 50% нь жимсэнд хүнсний ногоо идэрэй гэдэг те. Тэгэхээр 50% нь жимс хүнсний ногоо идэхийг хичээх нь л байна гэж ойлгоно. Тэгэхээр монголчууд магадгүй нэг гадуур ногоо өдр олдохгүй гэж ярьдаг те. Тэгэхээр олдохгүй байвал та авахыг л хичээх хэрэгтэй. Магадгүй хоолны газар орвол хоолны газар чинь байцаал өвөнгийн салаад ирж ивэл тэрийг илүү идэх нь хичээх хэрэгтэй. Төмсний салаад юу гэдэг те гомгийн салаад ирвэл тэрийг авахгүйгээр байцаал өвөнгийн салаад авах хэрэгтэй ч гэдэг юм. Тэрийг илүүтэй зарчим болгохыг ерөөсөө гол нэгдүгээр зүйл нь болгох хэрэгтэй. Хоёрдугаарт нь гурил будаа бага байх гэдэг гэсэн. Тэгэхээр таны идж байгаа тавх чи энгийнээр ярил ингээд нэг 3 бус туваавал хүнсний ногоо зайлш хүний хэсэг нь гурил будаа бага хэсэг нь тэгээд уургалаг хүнс буюу мах өндөг гэдэг зүйлүүд тодорхой хэмжээнд орно тий. Тэгэхээр энэ зарчмыг хамгийн түрүүлээд баримтлахыг бид нэр хичээх хэрэгтэй гэсэн үг. За энэ зарчим маань хоол болгон дээр гэсэн үг. Онцлогийн гэх юм бол ганц өдрийн хоолны асуудал биш, ганц орой айлын асуудал биш. Өглөөний хоолн дээр ортол. Тэгэхээр та өглөөний хоолн дээр дамбаа уйдад гарч байгаа л зөвхөн гурил будаа идэж гарч ийна гэж ойлгох хэрэгтэй тий. Жимс ногоо гэдэг зүйл алга, уургалаг хүнснүүд гэдэг зүйл алга. Тэгэхээр магадгүй баава өндөгтэйгээ ч тийм өндгөн дээр нэг өвөрцөн ч тийм үү. Зөв энэ зарчмаар эдхийг бид нэр хичээж яг чихрийн шижээ өвчтний одоо юу гэх юм хоолтын илүү гол зарчим руугаа төхнө гэж ойлгож байна. Бас нэг чихрийн шижинтэй өвчтүүдийн дийлэнх нөгөө нойр булчирхайн өвчлөлтэй байдаг шүү дээ. Тэгээд нойр булчирхайн сэлгэж байгаа дааврын инсулин дааврын хэмжээ бага гэдэг. Тэрний талаар болон бас гликемийн индексийн талаар нэг товчхон тайлбарлаач. За ер нь бол нэг гликемийн индекс гэдэг чинь одоо тухайн хүнсийг гэдэг цусндах сахарын чи хэр хурдан хугацаанд өсөх вэ гэдэг л одоо тоон үзүүлэлт гэх юм уу те тоон үзүүлэлт рүү шилжүүлсэн байдлаар гэсэн үг. Тэгэхээр энэ юу вэ гэхээр одоо жишээлбэл ярил цагаан гурил гэж авъя те бидний хэлгээд дээд гурил илүү цусндах сахарыг өсөх байдал нь илүү өндөр богино хугацаанд илүү өндөр өсгдөг. За гэтэл бүхэл өрийн гурилах юм бол арай бага хэмжээнд өсгдөг байдаг юм уу те. Цагаан будаа илүүтэй цагаан одоо богино сортын будаа авахсмаа илүү өндөр хурдан өсгдөг байх юм бол гурвалжин будаа хөц будаа авах юм бол сахар өсөх байдал нь арай бага байдаг гэдэг юм ийм онцлогтой байгаа. Тэгэхээр юу гэдгийг тухайн хүн маань өглөө иддэг талхаа сонгох гэж байгаа бол цагаан талхаа авахгүй байх хэрэгтэй л гэсэн үг. Бүхэл өрийн талхаа авах хэрэгтэй тий. Гэртээ будаа агшааж байгаа бол ядчил дан цагаан будааш гурвалжин будаатай холиод агшаах ястай гэдэг ч юм уу тий. Тэгжээж илүүтэй таны бие дүүх шимт хичээлийн асуудалаараач тэр одоо яг гол эмчилгээний хоол болж байгаа зарчмаараач тэр тий энэ илүү давуу талтай юм а гэдэг ойлголт. За гэтэл хүмүүс бор талах идэл хүснээрээ идчих болно гэж нэг ойлгодог. Нэг ойлголт. Гэтэл тийм ойлголт биш. Цагаан талахч бай, бор талахч бай яг ижлэхийн хэмжээнд та идэх хэрэгтэй. Гурвалжин будаач бай, цагаан будаач бай яг ижлэхийн хэмжээнд идэхийг хичээх хэрэгтэй. Бүгдийг баг хэрэглэнэ гэсэн үг шүү дээ. Гэхдээ сонгох төрлөө сонгохыг хүсвэл арай илүү тэр төрлийг сонгох нь зөв байх гэдэг. Арай илүү хайртай бүхэл өрийн ч тийм гурвалжин будаач тийм тэр төрөл. Өөрөөр хэлбэл гликемийн индекс багатай хүн. Гликемийн индекс багатай төрлийн хүнснүүдийг сонгох илүүтэй зүгээр. Гликемийн индексийн талаар мэдээлэл бол интернетээр дүүрэн байгаа шүү дээ. Тийм. Гликемик индекс гэж хайх юм бол интернетээр дүүрэн мэдээлэлүүд байгаа. Бид нэр зөв Google-ийн анхны хайлтаар л золчих боломжтой. За ингээд хэдүүлээгийнхэн цаг ерөөсөө дуслаа. За тэгээд тэгэхэд үзэгчдэд сануулж хэлэхэд нийт 10 удаагийн цуврал байгаа. Үүнээс 9 удаагийн цуврал нь бол онлайн танхим хослоод явагдсан. За ингээд онлайн танхим хослож явсныг бид нар ахаад контент болгож бичсэн байгаа. За үүнийг бид одоо 11 сарын 20-оос хойш тийм ээ YouTube одоо өөрсдийнхээ суваг дээр нээлттэй байршуулчин. Тэгэхээр өмнөх сургалтанд хамрагдаагаа хүмүүс маань сургалтаа үзээрэй. Тийм. За тэгээд үүнээс гадна бид хэд бас нөгөө хэрэглэгчдэд зориулсан сургалтайгаа холбоотой гарын авлагууд бэлдсэн байгаа. За тэр гарын авлагыг бид хэд хүнс хөдөө аж ахуйн яамд хэвлэмэл байдлаар хүлээлгэж өгнө. За үүнээс гадна мөн одоо тухайн гарын авлагыг татаж аваад тийм ээ ашиглах боломжтойгоор бас интернет бас нээлттэй
байршуулчнаа. Тэгэхээр үзэгчид та бүхэн маань бас энэ талаар бас манай одоо YouTube сувгийг дагаад хүнс хөдөө аж ахуйн яамны тийм ээ сайтаар ороод энэ бидний энэ явуулсан цуврал 10 хичээлийг 10 хичээлийн маань 9 хичээл 10 дахь нь энэ подкаст тийм ээ. Тэгээд одоо шаардлагатай гэсэн гарын авлагуудаа татаж аваад хэрэглээрээ. Ингээд одоо та бүхний одоо эрүүл мэндэд бидний энэ явуулсан 10 цуврал сургалт маань өрөө өөжтэй байна гэдэгт итгэлтэй байна. Ингээд энэ 10 удаагийн сургалтад тэ хамтран ажилласан манай Эмэлзэн 2 хоол зүвчтэй маш их баярлалаа. Ингээд бидний дараагийн ажлуудаас хүлээгдэж байгаа. Та бүхэн маань манай сувгийг дагаад тийм ээ манай одоо зөвлөх үйлчилгээ сургалтыг бас дагаад хоол хүнсний талаар холбоотой сургалтуудаас идэвхтэй хамрагдаарай.